байгаа. За тэмдэглэлийг бол хийж болно. Гэхдээ тухайн тэмдэглэлийг зөвхөн хүүхдийг сурган хүмүүжүүлэх, засах, иргэн нийгэмшүүлэх зорилгоор энэ тэмдэглэгийг хийж зөвхөн тухайн нөхцөл байдалд ашиглана. Тэгснээс хүүхэд ихтэй сургуульд орох, гадаадд зорчих, энэ эрхийг хязгаарлах үндэслэл ямар ч тохиолдолд байж болохгүй. Энэ өөрөө эргээд Монгол улсын үндсэн хууль заасан иргэний хүмүүнлэг арчилсан нийгэм байгуулах энэ үзэл санаатай бол нийцгүй ийм арга хэмжээ байгаа. Тийм учраас хүүхэд хариуцлага хүлээн энэ хүүхдэд бид нэр бурууга ухамсарлах, өөрийгөө засах, иргэн нийгэмших тэр боломж орон зайг нь бас үлдээх ёстой гэдэг ийм байр суурийг бол илэрхийлж байгаамаа. За энэ асуудал үүссэн нөхцөл байдал ер нь энэ үйл энгийн дээрхээс нэлээдгүй газар авч байна. Тэгэхээр энэ дээр бид нар яах ёстой юм бэ гэдэг асуудал зүй ёсоор тавигдана. Тэгэхээр түрүүн хэлсэнчлэн Монгол улс энэ хүүхд хамгааллын тогтолцоогоо бол зохих хэмжээнд бий болгоцсон. Гэхдээ дутагдaltaй асуудал бол байгаа. Ялангуяа энэ үйлчлэгээ, хүүхд хамгааллын үйлчлэгийг чанартай хүргэх энэ чанарын асуудал байгаа. За дээрэс нь боловсон хүчний асуудал байгаа. Энэ санхүүжилтийн асуудлаас болоод энэ механизмууд маань үр дүнгээ өгөхгүй байгаа. Тэгэхээр бид нэр энэ дээр бодлогоор энэ хүүхд хамгааллын үйлчлэгийг үзүүлэх боловсон хүчнийг бэлдэх, тэрэнд шаардлагатай төсөв хөрөнгийг хангалттай хэмжээнд шийдвэрлэх. За энэ ажлыг бол зохион байгуулах, энэ дээр бол ач холбогдол өгж анхаарал хандуулж ажиллах шаардлагатай байна. За дараагийн асуудал нь энэ хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх ёстой байгууллагууд маань энэ дээр ач холбогдол өгмөр байна. Өөрөөр хэлбэл хүүхэд хамгааллын тухай хуульд шатны байгууллагууд ямар үүрэгтэй гэдгийг бол маш тодорхой заагаад өгсөн байна. За хүүхэд хамгааллын тухай хуульд ямар төрлийн хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэхийн, ямар тохиолдолд үзүүлэхийн гэдгийг нь хэн үзүүлэхийн гэдгийг нь бол тодорхой заагаад өгсөн. Энэ дээр бид нэр ач холбогдол өгж ажиллах шаардлагатай байна. За дээрэс нь энэ хүүхэд гомдол мэдээлэл гаргаад баг дээр нь бид нар асуудлыг шийддэг энэ механизмаа үр дүнтэй болгох хэрэгцээтэй байна. Өөрөөр хэлбэл хүүхдүүд өнөөдрийн энэ нөхцөл байдал яагаад үүссэн бэ гэхээр анхан шатанд нь бид нар үр дүнтэй хариу арга хэмжээ аваагүйгаас энэ асуудал өнөөдөр даймжирч байна. Өнөөдөр ийм хэрцгий балмад хэмжээнд очсон байна. Хүүхд хамгааллын хариу үйлчилгээ гэдгийг бид нэр зөвхөн 30 минут зөвлөгөө өгөх, сэтгэл зүйчтэй 30 минут уулзуулах ийм хэмжээгээр бол төсөөлж болохгүй. Энэ дээр бид нэр хүүхдтэй ажиллах хэрэгтэй, үргэлжилсэн хугацаанд ажиллах хэрэгтэй. Хүүхдийн орчинтой буюу анги хамт олонтой бид нар ажиллах хэрэгтэй. Гэр бүлтэй нь ажиллах хэрэгтэй. Энэ асуудлыг бид нэр зөвхөн гэр бүлд нь найдаад үлдээгээд явж болохгүй. Өнөөдөр эцэг эхтэй ч хүүхэд байна, эцэг ихгүй ч хүүхэд байна, эцэг их нь боломжтой хүүхэд байна, эцэг нь боломжгүй ч хүүхэд байна. Нийгмийн байдал хүнд байгаа. Ажилгүйдэл, ядуурл, архиталт өндөр түвшинд байна. За тэгээ энэ тохиолдолд бид нэр зөвхөн эцэг эхт нь энэ асуудлыг өрүүлээд явахгүй. Зарим тохиолдолд төр хүүхдийг эцэг эхээс нь хүртэл хамгаалах ёстой. Магадгүй боломжгүй хүүхэд байгаа тохиолдолд энэ дээр төр ажил үүргээ хийх ёстой. Өөрөөр хэлбэл тэр тэгш боломжийг төр олгох ёстой, нөхөх ёстой. Ингийн тулд энэ хүүхэд хамгааллын тогтолцоо, энэ хүүхэд хамгааллын хамтарсан баг ажиллаж байгаа ийм чиг үүрэг. Тийм учраас энэ дээр хүүхэд хамгааллын баг маань ялангуяа энэ сургууль дахь хүүхэд хамгааллын баг маань үр дүнтэй ажил хиймээр байна. За энэ механизмыг бол бид нэр бүгдээрээ дэмжих ёстой. Энэ дээр бол шаардлагатай хөрөнгийг бид нэр гаргаж өгөх ёстой. Энэ дээр бид нэр шаардах ёстой. Нэг зүйлийг бид нар бас ойлгомоор байгаа юм. Хумсралмаар байгаа юм. Насан турсан хүн бүр хүүхдийн өмнө өгөрөг хүлээгч гэдгийг. Хүний өөрийн гэлтгөө насан туршаагүй хүний асуудлыг бид нэр анхаарч энэ бүгдээрээ Монгол улсын ирээдүйн учраас бид нар бүгдээрээ анхаарах ёстой. Тэнд
сэрэмжлүүлэх ёстой, уртсан сэргийлэх ёстой, шаардах ёстой. Ялангуяа энэ хүүхэд хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа байгууллагуудаас бид нэр шаардах ёстой. За энэ үүдингийн хүч хэрхийлэл, үүдингийн дээрлэхэлд, үүдингийн одоо ялгуурлан гадуурхалт маань мэдээж хэрэг улс хууртай. Багаас нь бид нэр энэ хүүхдийг энэ мэдлэг, ухамсар, боловсролыг бид нэр өгөх ёстой. Өөрөөр хэлбэл хүүхдийг ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангиас магадгүй сургуулийн өмнөх боловсролоос ахуулаад бид нэр хүүхдэд хүн байхыг заах хэрэгтэй. Бие биенээ хүндэлдэг, бие биенээ хайрладаг хүн бүр эрхийнхээ хувьд адил тэгш гэдгийг бид нэр ойлгох хэрэгтэй. Үүдингийн дарамтаас хүчирхийлээс уртсан сэргийлэх энэ ажлыг бид нар үр дүнтэй зохион байгуулах шаардлага. Хүний эрхийн үндэсний комиссаас өнгөрсөн хугацаанд 4 удаа зөвлөмж саналыг боловсролын яамд мөн ялгаа байхгүй хөргүүлжсэн. Энэ нь юу вэ гэхээр хүүхэд багчуудаа багаас нь бид нар энэ хүний эрхийн сургалтанд хамруулъя. Хүний эрхийн боловсролыг олгоё, гэр бүлийн боловсролыг олгоё гэдэг саналыг 4 удаа бид нар гаргаж ирсэн. Харамсалтай нь энэ маань бас бодит ажил болоогүй үр дүн бас гарахгүй байна. Тэгэхээр бид нар хүүхдүүдэд багаас нь сургах ёстой. Багаас нь бид зааж, чиглүүлж, хүмүүжүүлэх ёстой. Хэн нэгний эрх бусдын эрхээр хязгаарлагддаг гэдгийг. За дараагийн нэг асуудлыг бид нэр анхаарах ёстой. Түрүүн бас хэлсэн насан турсан хүн бүр хүүхдийн өмнө өөрөө хүлээгч байдаг. Тийм учраас хүүхдүүд бол насан турсан хүмүүс, томчууд биднээс үлгэр дуурайл авдаг. Энийг бид нэр дор бүрнээ ухамсарламар байна. Өнөөдөр олон нийтийн сүлжээ амьдрал дээр томчууд бие биентэйгээ мууддаг, хүчирхийллийн аргаар үзэл бодлоо илэрхийлдэг. Одоо яа, гэ, гэдэг үгнүүдийг бол соёл болтол нь бид нэр хэрэглээд хэвсцсэн байна шүү дээ. Энэ дээрээ бид нэр дүгнэлт хиймээр байна. Энэ үг үйлдэл дээрээ бид нэр анхаармаар байна. Яагаад гэвэл хүүхдүүд угаасаа насан турсан хүмүүс биднээс суралцж байгаа. Бидний хийж байгаа ажил, бидний гаргаж байгаа үйлдэл, бидний хэлж байгаа үгийг шууд тусгаж авч байгаа. Өнөөдрийн үүссэн нөхцөл байдал бол өнөөдөр томчууд бидний хооронд болдог хэрүүл маргаан бие биенээ гутаан доромжилдог, бие биенийгээ бүүлэддэг асуудал өнөөдөр сургуулийн тэр буланд бий болж тэр боддоор хэрэгжиж байна. Тэгэхээр энэ дээр томчууд бүгдээрээ дүгнэлт хиймээр байна. Зөв үлгэр дуурайлт үзүүлмээр байна. Зөв үлгэрлэмээр байна. Хүчирхийллийн бус аргаар үзэл бодлоо илэрхийлж сурмаар байна. Ингэснээрээ бид нэр хүүхдүүдэд хамгаална. Мөн аюулгүй, тайван ирээдүг бий болгоно. За сүүлд нь хүүхэд нэгдүгээр дэгдэг зарчмыг Монгол улс үндсэн хууль, хүүхдийн эрхийн тухай, хүүхд хамгааллын тухай хуулинд тунхагласан. Энэ зарчмыг бүх төвшөнд мөрддөг болмоор байна. Энийг хэрэгжүүлмээр байна. Энийг түгээмээр байна. Энэ хүүхдийн асуудлыг үргэлж хоошоо тавьсны хор урш. Хүний эрхийн үндэсний комиссаас энэ хүүхэд хамгааллын бодлого тогтолцоо маань ажиллахгүй үр дүнгүй байна гэж үргэлжилж байгаа. Энийн нэг шалтгаан нь энэ хандлага. Өөрөөр хэлбэл хүүхэд нэгдүгээр хүүхдийн хамгийн түрүүнд хүүхдийн аюулгүй байдал гэдэг зүйлийг бид нэр таниулж, сурчилж явах шаардлагатай. Ялангуяа хэвлэл мэдээллийн байгууллагууд та бүхэнтэй хүний эрхийн үндэсний байгууллагууд бол хамтарч ажилламаар байна. Та бүхнийг бас энд уриалмаар. Өөрөөр хэлбэл энэ хүүхэд нэгдүгээрт насан турсан хүн бүр хүүхдийн өөрөө хүлээгч гэдгийг хамтдаа түгээ дэлгэрүүлээ. Дээрээс нь хүний эрхийн үндэсний байгууллагаас гаргаж байгаа энэ зөвлөмж шаардлагыг хамтдаа шаардъя.
хүүхэд багчуудаа хамтдаа хамгаалъя гэдэг ийм санал уриалгыг та бүхэндээ бас хэлмээр байна. Тэгээд хүн бүр хүүхэд хамгаалагч байхын төлөө ажиллая гэдгийг бас хэлье. За тэгээд та бүхэнд асуух асуулт байвал тодорхой асуудлаар зүгээр хариулт өгье. Одоо ингээд өнгөрсөн хугацаанд түрүү удаа боловсролын арга зөвлөмж хөрвөөсөө энийг хэрэгжсэн үгээд хэлжээ. Тэгэхээр одоо энэний дараагийн арга хэмжээ нь юу байх ёстой вэ? За хүний эрхийн үндэсний комиссоос жил болгон улсын их хурлд Монгол улсад хүний эрх хэрэгжлийн талаарх илтгэлийг бол өргөн барьдаг байгаа. За өнгөрсөн оноос 2 жилийн өмнөөс бол энэ хүний эрхийн үндэсний комиссийн өгсөн зөвлөмж шаардлагыг биелүүлүүлээгүй албан тушаалтны дарах мэдээллийг энэ илтгэлдээ оруулдаг болсон. Өөрөөр хэлбэл хэн яагаад хэрэгжүүлэхгүй байгаа гэдгийг одоо сонсно. Энэ дээр бол байнгын хорооны бэлтцүүлэг дээр бол холбогдох албан тушаалтнаас тайлбар мэдээлэл авна. Тэгээд энэ дээр бол улсын их хурл дээр мэдээллийг сонсож энэ дээр бас тодорхой өөрөг чиглэлүүдийг бол өгөөд явдаг. Ийм одоо практик бий болж байна. Хариуцлага тооцоолох. Танадны төвийн тэнгид эрхлэлтэй холбоотой хичнээн гомд мэдээлэл бүтсэн юм ирсэн гэдэг. Энийг ер нь хэрхэн яаж ямар арга зайлшуулсан. Ер нь ийм асуудал гарсны дараа танах гарч ирээд хэвлэлийн хурл гэдэг бид нэр ингэдэг гэдэг байр суурь ер нь цэргүүдийн дээр ч ажиглагдчихлаа. Тэнгид эрхлэлттэй ч ажиглагдчихлаа. Танаа ажил ерөнхийдөө сул болоод байгаа юм шүү. Конфликт хэдэ биелж. За хүүхдийн эрхийн гомдол мэдээлэл бол жил ирэх тусам хүний эрхийн үндэсний комиссод өсөж байна. Тэгэхээр нэг талаараа бол энэ сайн. Өөрөөр хэлбэл хүүхдүүд маань эрхийнхээ төлөө дуурдаг болж байна. Эрхийнхээ төлөө бас ажил арга хэмжээг авдаг болж байна. Чадахч байна гэсэн үг. Нөгөө талаараа энэ харамсалтай. Яг тэгэхээр хүүхдийн эрхийн зөрчил байгаад байна гэдэг юм. За өнгөрсөн 3 жилийн мэдээллийг өгье. 2023 онд хүүхдийн эрх зөрчигдсөн 48 мэдээлэл ирж ирсэн бол 24 онд 62, 25 онд 72 ирсэн байна. За үүдингийн дээрлэхэлтэй холбоотой бол 25 онд 4 ирсэн байна. За хүний эрхийн үндэсний комисс гомдол мэдээллийн мөрөөр бол шалгах ажиллагаа явуулдаг. За гэмт хэргийн шинжтэй бол холбогдох шалгадаг байгууллагын шилжүүлдэг. Өөрөөр хэлбэл цагдаагийн байгууллагын шилжүүлдэг. За зөвлөмж шаардлага хүргүүлдэг. Эвлүүлэн зуршлах үйл ажиллагаа явуулдаг. За асуудал үүссний дараа гарч ирдэг гэдэг ийм зүйлийг бол ярьдаг. Тэгэхээр бидний чиг үүргийг бас та бүхэн маань зөвөр ойлгоорой. Гол чиг үүрэг бол энэ хүний эрхийг хамгаалах, хангах энэ механизм маань, энэ төрийн байгууллагууд маань хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлж гэнэ үгүй гэдэг дээр нь хяналт тавьдаг. Хүний нөөцийн хөвчтөндөө бид нар зөрчил болгоны дэргэд байгаад боломжгүй. Гэхдээ ямар асуудал байна гэдгийг бол бид нар үргэлж одоо мэдээлж энэ дээр бол одоо хонх дуурч явах юм үүрэгтэй. Өөрөөр хэлбэл энийг бид нар улсын их хурлд өргөн барьдаг энэ Монгол улсад хүний эрх хэрэгжлийн талаар ихтгэлдээ бол оруулж өгдөг. Энэ ихтгэл бол 6 гишүүн байдаг. 6 гишүүн нэг сэдв хариуцдаг. Энэ дээр хамгийн тулгамдж байгаа асуудал юу вэ гэдгийг бол комиссийн хуралдаанаараа ярилцаад за энэ хүрээндээ бол энэ асуудлыг хөндөж тавьдаг, улсын их хурлд танилцуулна, энэ хүрээндээ шийдвэр гаргуулдаг. Одоо болохоор ерөөсөө дандаа нөгөө дээрлсэн хөөсөн хоёрын яриад байна л да. Яг сүүлийн жишээн дээр гэх юм бол одоо тэр нөгөө нэг зодж байгаа октопийн дэргэд байсан хөвгүүд энэ анаа гэдэг зураг харсан юм байна. Тэгсэн чинь тэр зурган дээр байгаа хүүхдүүдийн эцэг эхээс бид нарт бас мэдээлэл ирсэн. Энэ хүүхдүүд биш байна. Тэгээд ингээд шал өөр хүүхдүүдийн зургийг ингээд сэвждэг. Тэрнээс болоод хүүхдүүд маань айцтай болсон маш их занхийлт өгч юм байна. Одоо чатаар нэрж байгаа чамаар аавн ингээд дэгнэ гэдэг аюул занхийлт өгч юм байна.
Тэгээ энэ хүүхдүүд болон гэр бүлийн хэн ханхаа яахаа мэдэхгүй одоо гэр бүлийн эцэг эхчүүд айцтай байгаад байгаа юм байна. Тэгэхээр одоо ер нь ийм тохиолдолд бас ажиллаж байсан уу? За энэ тэр бичлэг дээр гарч байгаа хүүхэд бүртээ хамтарсан баг ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл хүүхэд бүр дээр төлөвлөгөө гаргаад ажил арга хэмжээ зохион байгуулагдаад явах ёстой. Тийм занал хийлэл байгуулвал яаралтай цагдаагийн байгууллагад мэдэгдэх хэрэгтэй. Тинчээ байгаа хүүхдүүдээс шат өөр хүүхдүүдийн зургийг хандуураад сэрсэн байна. За гингүү байсан хүүхдүүд одоо занал хийх хүүхдүүд байгаа. За энийг бол мэдэгдэх шаардлагатай. Мэдээж хэрэг одоо тэр зурганд ороогүй хүүхэд хэрвээ зураг нь ил болоод тийм мэдээ түгэж байгаа бол энэ дээр залруулга хийгдэх ёстой. Энэ залруулгыг бол хүүхд хамгааллын хамтарсан баг нь хийнэ. Цагдаагийн байгууллага хийнэ. Тэнд зураг байхгүй хүүхдийн одоо тэр дотор нь байгаагүй гэхдээ андуураа зураг тавигдсан хүүхд бол ийм занал хийл ирж байгаа, дарамт ирж байгаа бол энийг яаралтай мэдэгдэх хэрэгтэй. Энэ дээр хариу арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ дээр түрүүн хэлсэнчлэн хүүхд хамгааллын хамтарсан баг, хүүхд эрхийн улсын байцаагч байна. За дээрээс нь цагдаагийн байгууллага энэ дээр арга хэмжээ авна. Залруулгын хийн, аюулгүй байдлыг хангана, уртсан сэргийлэх арга хэмжээг авна гэсэн. За өөр асуулт. Өөр асуулт байгаа юу? Бас нөгөө усын фэнкшн орон тойроо ялын дээд хэмжээ гэсэн пост хийсэн. За тэгээд нөгөө зэрэгжүүлэлт гэдэг нэлээд өөр байр суурьд навч юм л да. Ингээд өмнөхийн консюм үгнээс юу гэж хэлдэг. За тэдгээр хүмүүсийн албан тушаалтнуудын байр суурь баг. Тэгэхээр энэ бол хүний эрхийн үндэсний комиссийн байр суурь биш. Аливаа шийтгэл бол залхаан цээрлүүлэх байх ёсгүй. Ялангуяа хүүхдтэр хүүхдийг хүмүүжүүлэх, засах, дээрэс нь нийгэмшүүлэх арга хэмжээг авах хэрэгтэй. Энэ бол үндсэн зарчим. Насан туршаагүй хүн дээр. Бусад тэр ялын дээд хэмжээ гэдэг бол энэ хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэрэг дээр бол ялын бодлого бол чанга. Энийг бол чангаруулсан. Та бүхэн мэдж байгаа энэ хоёр гишүүн сайд энэ хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа хүчирхийлэл гэмт хэргийн ялын бодлогыг бол нэмэгдүүлсэн. Амар түвшин даргын хувьд бол тэр хүний л бодол байх. Түрүүн хэлсэнчлэн хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхд хамгааллын тухай хууль дээр шатны байгууллагын чиг үүргийг бол тодорхой заагаад өгсөн. За хүүхдийн эрхийн тухай хууль дээр нийслэлийн засаг даргын чиг үүргийг бол маш тодорхой заагаад өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл энэ хүүхдийн үдингийн дээрлэлтээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, юу хийх ёстой, яах ёстой гэдэг нь. За хуулиа унших хэрэгтэй. Хүний эрхийн үндэсний комиссаас гаргасан энэ тайлан илтгэл зөвлөмжийг бол бас унших хэрэгтэй гэж хэлээ да. 2025 оны тайланд одоо юм тэмний биелэлтэй холбоотой юм ямар мэдээлэл өгсөн байгаа вэ? За 2025 дахь илтгэлдээ хүний эрхийн үндэсний комиссийн хүүхд хамгааллын тогтолцоог ер нь бүхэлд нь бас үнэлж дүн шинжилгээж санал зөвлөмж боловсруулад явж байна. За энэ хүрээнд хүүхд хамгааллын тогтолцоог бүрдүүлэх 11-ийн асуудлыг хөндөж байгаа. За энэ нь бол хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, хүүхд хамгааллын хамтарсан баг, төр хамгаалах байр, нэг цэгийн үйлчлэгээний төв, хүүхдийн эрхийн улсын байцаагч, хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, за хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газраас томилогддог хууль ёсны төлөөлөгчийн үйл ажиллагаа, шинжээчийн үйл ажиллагаа, за
хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтны үйл ажиллагаа гэсэн ийм одоо 10 хүүхд хамгаалалтын 108 дугаар гэсэн ийм 10 нэгждэр бол одоо үнэлгээ өгж ажиллаж байгаа. За энэ хүрээндээ бол санал зөвлөмжийг бол гаргаж байна. За ингэж бас бүхэлд нь үзэж байгаагийн шалтгаан түрүүн хэлсэнчлэн өнөөдөр Монгол улс хүүхдэд хамгаалж чадж гэнэ үгүй юу гэдэг асуудал байна. Энэ хүүхд хамгааллын тогтолцоо энэ бүтцийг энэ эрх зүйн орчныг сайжруулсан ч гэсэндээ үр дүн гарахгүй өнөөдөр хүүхэд багчууд гэмт хэргийн хохирогч болж байгаа хүчирхийллийн хохирогч болж байгаа энэ тохиолдол буурахгүй улам нэмэгдэж байгаа нь одоо санаа зовоож байна. За энэ статистикийн газраас гаргадаг энэ хүүхд хамгааллын статистик үзүүлэлтүүд гэж байдаг. Энийг харах юм бол бид бүгдээрээ бас дүгнэлт хийх энэ дээр анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай. Би нэг зүгээр хэдэн статистик та бүхэнд уншиж танилцуулъя гэж бодож байна. Энэ бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байгаа хүүхдийн тоо сүүлийн 4 жил бол ерөөсө тогтмол дээшээ өсөж байгаа асуудал. 2021 онд 278 байсан нь 2024 онд 436 болсон. Амийн хорлолт 2021 онд 62 байсан, 2022 онд 54, 2023 онд 46, 2024 онд 62. Гэмт хэргийн улмаас нас орсон хүүхдийн тоо 2021, 2022, 2023, 24 оныг харах юм бол бас тогтмол өсөж байна. 21 онд 83 хүүхэд гэмт хэргийн улмаас нас орсон бол 2024 онд 111 хүүхэд. Гэмт хэргийн улмаас гэмтсэн хүүхдийн тоо 21 онд 550 байсан бол 2024 онд 997 болсон. Тэгэхээр энэ статистик тоог харах юм бол өнөөдөр бид нэр хүүхдүүдэд хамгаалж чадж байна. Нөгөө хүүхдүүдэд нэгдүгээр тавьж чадж гэнэ үү гэдэг асуудал ирж байна. Энэ дээр бид нар анхаарал хандуулах хэрэгтэй. За өнгөрсөн 7 хоногт хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хуралдсан. Энэ дээр нэг зөв шийдвэр гарсан. Энэ шийдвэр нь бол нөгөө 24 онд батлагдсан хүүхд хамгааллын тухай хуулийн шинжилсэн найруулга бас үр дүнтэй хэрэгжих нөхцөлийг бол бүрдүүлсэн гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл салбар болгон дээрэс нь хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн болон өөрийн салбартаа хүүхд хамгааллын бодлогоо баталж эрчимжүүлээч. Энэ дээр хяналт тавиач. Дээрэс нь зардлыг нь шийдвэрлээч. Өөрөөр хэлбэл хууль заасан цалингийн сангийн 1% тэмцэх хэмжээний зардлыг энэ хүүхд хамгааллын бодлогоо зарцуул. Энэ дээр нь сангийн яамд энэ зардлын ангиллыг нь гаргаж өг. Энийг хэрэгжилтийг ханг гэдэг ийм одоо шийдвэр гарсан байгаа. Тэгээд энэ бас үр дүнгээ өгнө гэж бол найдаж байна. Энэ хүүхэд хамгаалалттай холбоотой нэг анхаарах ёстой асуудал энэ түрүүн бас ярьсан. Энэ хаанханд одоо баг дээр нь энэ хариу арга хэмжээ ажиллаа энэ механизмаа үр дүнтэй болгооч гэдэг. За дээрэс нь энэ механизм өөрөө шударгаар шийддэг байх хэрэгтэй. Ер нь хүүхдийн асуудлыг бид нэр шударгаар шийдээд үр дүн гаргадаг байх юм бол хүүхдүүд хандна. Олон нийтийн сүлжээнд хүүхдүүдийн санал юу байна вэ гэхээр энэ бидний гаргасан гомдол мэдээллийг шийдвэрлэдэг механизм нь үр дүнгүй байна. Арга хэмжээ авагддаггүй, бидний хохирлыг барагдуулдаггүй гэдэг энэ асуудал ярьж байна. Тэгэхээр энийг бид нэр үр дүнтэй болгох шаардлагатай. Бид нар өнөөдөр энэ нийгэмд аливаа асуудлыг шийдвэрлэж байгаа энэ шудраг ёсыг тогтоож байгаа энэ үйл ажиллагааныхаа чанарыг сайжруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл шудраг ёсны үнэлэмжийг бид нэр дээшлүүлж бид нар хүүхд багчуудаа ихтгэл төрүүлнэ. Хүүхдүүд ханддаг болно. Маш олон хүүхд өнөөдөр энэ өргөдөл гомдол маргааныг шийдвэрлэдэг механизмд хандахгүй байгаа. Ягаад шалтгаан нь юу вэ гэхээр үр дүн байхгүй гэдэг юм асуудал хэлж байгаа. Тэгэхээр энийг бид нар үр дүнтэй болгох хэрэгтэй. Жохон гэлтгөө энэ ач холбогдол өгж энэ асуудлыг бид нэр шийдвэрлэдэг байх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол энэ жоохон асуудал чинь даймжраад улам хэрцгий, улам балмад болж байна. Энэ бүгдээс чинь хүүхэд залхаж байна. Энэ бүгдээс чинь хүүхэд айж байна, имэж. Дээрэс нь энэ дарамтын асуудал ирж байгаа асуудал. Олон нийтийн сүлжээнд гарч байгаа. Энэ дээр ялангуяа томчууд бид нар ухамсартай байх хэрэгтэй. Ухаантай байх хэрэгтэй. Энийг дэврэхгүй байх хэрэгтэй. Хүүхдийн асуудал яригдж байгаа гэдгийг бид нар үргэлж санах хэрэгтэй. Тэр үг үйлдэлээс л хүүхд суралцж байна.
16-аас доош насны хүүхдийн захин хэрэглээд хянах регуляторгүй өргөн баригдсан байна. Энд дээр хүний эрхийн үүсгэн хамсаад танилцсан бол ямар байр суурь байна? За одоогийн байдлаар энэ төсөл нь бол ирээгүй байна. Энэ захим орчинд энэ хэрэглээг зохицуулах захим орчинд хүүхдийг хамгаалах хэрэгцээ шаардлага байгаа юу байгаа. Эн чинь бол үндсэндээ бол хязгаарлалт байхгүй. Одоо хүний эрхийн хязгаарлалт хийгдэж байна. Гэхдээ хязгаарлаж болохгүй хүний эрх гэж бол байхгүй. Хязгаарлаж болно. Бүр туйлын хязгаарлаж болохгүй эрхүүд гэж байдаг. За энэ бол нөгөө амьд явах их, үзэл бодолтой байх эрх, шашин шүтэх, эрүү шүлтээс ангид байх эрх гэдэг. Энэс бусад эрхийг бол тодорхой хэмжээнд хязгаарлаж болно. Хязгаарлалт хийдэг. Бусад улсууд ч гэсэндээ хийж байна. Өнөөдөр Монгол улс гэлтгүү дэлхийн нийтээрээ энэ захим орчиндох дээрлэхэл, хүч хэрхийлэл хязгаараа алдсан. Энэ дээр улс орнууд янз янзын арга хэмжээ авч байна. Монгол улс ч гэсэндээ энэ дээр арга хэмжээ авах бах. Одоогоор бол Хүний эрхийн үндэсний комиссээр албан ёсоор хуулийн төсөл гэх юм уу баримтч нэрээг байгаа. Энэ дээр нь бол саналаа өгөөж явна. шинжтэй юм уу гэж байгууллага ямар гэдэг юм шүү. Одоо яг энэ болоод байгаа процесс дээр танай байгууллага яг ямар ажил хийж байгаа юм бэ? Фондын асуудал одоо За энэ хүүхд хамгааллын тогтолцоо ажиллаа хийж гэнэ үү, зохистой хийж гэнэ үү гэдэг дээр нь бид нэр хяналт тавьж ажиллаж байгаа. Хүний эрхийн үндэсний комиссийн баримталж байгаа нэг зарчим бол нэгч хүүхдийн эрхийн зөрчил, нэгч хүний эрхийн зөрчлийг өнгөрөөхгүй гэдэг. Захим орчин дээр гарч байгаа олонний анхааралд орж байгаа асуудал бүрийн араас бид нэр тодруулдаг, мэдээлэл авдаг. Шаардлагатай бол мэдээлэлээр бүртгээд шалгах ажиллагаа явуулдаг. За энэ кейс дээр бол бид нэр холбогдох байгууллагуудаас мэдээллийг авч байна. Хүүхд хамгааллын тогтолцоо үр дүнтэй ажиллах ёстой. Хэрвээ хүүхд хамгааллын тогтолцоо маань ажиллаа хийгээгүй, зохих ёсоо хийгээгүй бол бид нэр хариуцлага тооцоолох зөвлөмж шаардлага бол хөргүүлээд явна. Энэ кейс дээр бол мөн ялгаа байхгүй бид нэр хяналтаа тавиад явж байгаа гэдэг бас дуулгая. Энийг бол зүгээр үлдээж болохгүй. Энэ бол маш ноцтой хүүхдийн эрхийн зөрчил яригдж байгаа учраас энэ дээр бол бид нэр шалгах ажиллагаа явуулж байгаа. За үргэлж хойно одоо гарч ирж ярьдаг гэдэг ийм шүүмж бол үргэлж хэлдэг. Гэхдээ энэ дээр нэг зүйлийг бас хэдүүлээ ойлгох хэрэгтэй. Асуудлыг бол бид нэр өмнө хүндсэн байд. Өнгөрсөн хугацаанд 24 илтгэлийг улсын их хурлд өргөн барьсан байгаа гэдгийг бас та бүхэн дуулгая. Энэ бүгдтэй бол энэ үүсэж байгаа нөхцөл байдлын суурь шалтгааныг өмнө нь бид нэр хөндөөд санал зөвлөмж өгөөж явж ирсэн. Харамсалтай нь хийхгүй байна. Энэ дээр бол үр дүн гарахгүй байгаад байна. Хийсэн ч алдаг оног ийм дутуу дөлмөг юм хийж байгаа нь одоо үнэхээр харамсалтай байна. Тэгэхээр бидний зүгээс энийг бол үргэлж шаардна. Энэ асуудлыг бол үргэлж гаргаж тавина. Ялангуяа хүүхдийн асуудал дээр бид нэг онцгой анхаарал хандуулж ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд энэ хүүхэд хамгааллын асуудлыг комисс бол эрчимтэй одоо хөндөж явж байгаа, үр дүнгүйч гарч байгаа. 24-р хэлтгэлдээ бол хэрэг хэрэг шилжилгээний явцад хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг бол хүндсэн. Ялангуяа бэлгийн хүч хэрхэллийн хохирогч хүүхдийн эрхийг хэрэг хэрэг шийдвэрлэх ажиллагааны явцад хамгаалах, хэрэг хэрэг шийдвэрлэх ажиллагааг хүүхдэд ээлтэй болгох энэ асуудлыг бол хүндэж гаргаж тавьсан. Энэ дээр бол тодорхой үр дүн гарч байгаа. Тухайлбал эмэгтэй мөрдөгч, эмэгтэй хохирогч хүүхдтэй ярилцдаг, байцаалт авдаг болж байна. Олон дахин байцаалт авах ажил бол үндсэндээ зогсож байна. Нэг удаа чанартай ярилцлага авах энэ зарчим руу шилжиж байна. Хүүхдээс мэдүүлэг авах өрөөний нөхцөл орчин бол сайжирж байна. За хууль сахиулах сургууль дээр үр дүнтэй ярилцлага хийх энэ арга зүйн одоо сургалтыг хууль сахиулагч нарт ордог боллоо гэдээ бас үр дүнгууд гараа явж байна. Гэхдээ энэгээр бол зогсож болохгүй. Ялангуяа энэ хүч хэрхийлэл, энэ гэмт хэргийн хохирогч болж байгаа хүүхдийн хохирлыг нөхөн төлөвлөх ажил бол бас тулгамдсан хэвээр байгаад байна. Сэтгэл санааны хохирлыг тэр болгон шийддэггүй байна. Энэ дээр
төрөөс хохирлыг нь шийдээд дараа нь буруутай этгээдээс гаргуулдаг тогтолцоо механизмыг бий болгох шаардлагатай байна. Ийм асуудлууд бол байгаа. Энийг бид нэр мөн ялгаавахгүй одоо хөндөөд шаардаад асуудлыг яриад ингээд явж байгаа гэдгийг бас та бүхэнд дуулгая. За энэ дээрлэхэлтийн асуудлыг бол яг захын дүүрэг хотын төвийн гэсэн байдлаар бол заагалж үзээгүй. Хүний эрхийн үндэсний комиссаас төвийн одоо дүүргийн ерөнхий боловсролын сургууль дээр санал асуулга явуулахад бол үд энгийн дээрлэхэлт буюу одоо хүний хүүхдийн нэгнийхээ биед халдах зан үйл бол жишээлбэл 50 орчим хувьд нь нэг удаа одоо өртсөн гэж байгаа хариулсан байгаа. 150 орчим хувьд нь бол 7 хоногт нэг удаа гэсэн байгаа. Тэгэхээр энэ бол үд энгийн дээрлэхэлт бол ямар ч тохиолдолд одоо ямар ч байсан байна. Энэ дээр бид нар арга хэмжээ авах ёстой гэдгийг л илтгэж байна. Тэгэхээр энэ дээр бид нар баг дээр нь хариу арга хэмжээ авахгүйгаас болоод энэ ингээд аймжираа явж байна. Маш олон хүчин зүйл нөлөөлж байгаа гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Энэ дээр бид нар цогц арга хэмжээг авах ёстой. Бид нар мэдлэг олох ёстой. Хүүхдүүдэд мэдлэгжүүлэх шаардлагатай, хүчрэгжүүлэх шаардлагатай. Гомдол мэдээлэл гаргасан тохиолдолд тэр хариу арга хэмжээ авдаг механизмыг бид нар чанаржуулах, хүртээ хэмжээтэй үр дүнтэй болгох шаардлагатай. За томчууд бид нар өөрсдөө үлгэрлэх ёстой, зөв үлгэрлэх ёстой. Дээрээс нь энэ хүүхд хамгааллын механизм үр дүнтэй ажиллах шаардлагатай төсөв хөрөнгийг нь бид нар шийдвэрлэх ёстой. Үеийн дээрсгэлтэй холбоотой өмнөх хэрэгүүдтэй хяналт хийсэн гэж хэлж байна. Энэ байх шаардлагатай. Яг энэ сая гарсан хэлбэртэй адилхан төстэй өмнөх хэрэгүүд ер нь яаж шийдэгдсэн бэ? За тэгэхээр үеийнгийн дээрлэхэлтэй холбоотой асуудлыг түрүүнээс комиссын гишүүн танилцуулсан. Энэ эрүүгийн болон зөрчлийн хуулиар бас шалгадаа шийдвэрлэгдээд явдаг. Өөрөөр хэлбэл гэмтлийн зэргийн зэрэглэлээс хамаарат хүний бид одоо хүндөвтөр хүнд гэмтлийн зэргээс хамаарат эрүү болон зөрчлийн тухай хуулиар шилжүүлэгдээд шалгадаад явдаг. Хүний эрхийн үндэсний комист яг одоо хүүхдийн эрхийн зөрчил дотроо үеийнгийн дээрлэхэлтэнд өртсөн гэх агуулгатай гомдол бол маш цөөхөн ирж байгаа. За өнгөрсөн жил ихэд 2025 онд 4 удаагийн тохиолдол. Бид нар өнгөрсөн жил 1460 хэдэн одоо хүний эрхийн зөрчилтэй холбоотой гомдол хүлээж авсны 4 нь хүүхдийн эрх төр дундаа үеийнгийн дээрлэхэлтэй холбоотой гомдол байдаг. За энэ 4 гомдол дээр жишээ нь бид нар яаж ажилласан юм бэ гэхээр нэгдүгüүрт нь энэ одоо гэмт сая түрүүн хэлдэг нөгөө гэмтийн зэргийн нөхцөл байдал байгаа учраас цагдаагийн байгууллага энэ эрүү зөрчлийн шинжтэй байна. Тийм учраас та нар шалгаж шийдвэрлэе гэд ингээд цагдаагийн байгууллага руу албан тотоор шилжүүлээд асуудыг шалгуулсан тохиолдол бий. Энэ дээр одоо холбогдох байгууллагаас аваад за зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авагдсан 2 удаагийн тохиолдол байна. Манай дээрсэн 4 удаагийн тохиолдлын 2 нь зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авагдсан. За 1 удаагийн тохиолдол нь тухайн одоо шинж чанараасаа шалтгаалаад одоо хоорондоо эвдрээд гомдлоо буцааж авсан тохиолдол байна. 4 удаагийн тохиолдлын 2 нь зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авагдсан, нэг нь одоо үеийнгийн дээрлэхэлтийн нөхцөл байдлаас шинж чанараас хамаарат хоорондоо эвдэрсэн. За нэгэн дээр нь холбогдох одоо сургуулийн байгууллагууд дээр одоо тэр саяын 1-р сар дээр хөрвүүлсэн зөвлөмжийг хөрвүүлсэн. Ийм асуудал. Өөрөөр хэлбэл энэ үеийнгийн дээрлэхэлтэй холбоотой түрүүнээс комиссын гишүүн танилцуулсан гомдол гаргагч одоо холбогдоод байгаа одоо хохироод байгаа иргэдийн зүгээс хамгаалтын арга хэмжээ бас дутмаг байгаа учраас гомдол гаргаад явах энэ одоо кейс тохиолдол нь бага байгаа. Зөвхөн манай байгууллага дээр биш, цагдаагийн байгууллагаар, боловсролын байгууллага дээр ч гэсэн гомдлоо гаргаад явах тохиолдол нь бага. Одоо өнөөдөр өчигдрөөс хойш илрээд байгаа тэр олон удаагийн одоо зөрчилдүүд дээр гарахаар дандаа гомдлоо гаргаагүй нууцсан одоо төрийн холбогдох байгууллагуудаас байтугай эцэг их асран хамгаалагчаас хүртэл үеийнгийн дээрлэлтэнд өртсөн гэдгээ ингээд нууцсан ийм тохиолдлууд ингээд илрээд байгаа. Тийм учраас манай энэ түрүүн танилцуулсан зөвлөмж дээр байгаа энэ
дотоод энэ нөхцөлөө илрүүлэх энэ арга хэмжээнүүдийг бас энэ боловсролын байгууллагууд авч хэрэгжүүлээч гэдэг энэ зөвлөмжийг бас үргэлжлүүлсэн байна. Тэгэхээр үндсэндээ эцсийн дүгнэлт нь юу гэхээр энэ төрлийн гомдол гаргаж байгаа тоо бол бага байна. Гаргаж байгаа тоон дотроо одоо зөрчлийн тухай хуулиар тэр эрүүгийн хуулиар зохицуулагдаад гэмтлийн зэрэг тогтоогдоод явж байгаа асуудал нь бас зүүн тоогоор байна. Тэгээ бид бүхэн одоо цагдаагийн байгууллагатай энэ бүх хамтарч ажиллаад энэ үеийнгийн дээрдгэлтэй холбоотой, ядуурлан гадуурлалтай холбоотой хичнээн гомдол мэдээлэл цагдаагийн байгууллага дээр бүртгэгдээд тэрний хідэн яаж шийдвэрлэсэн талаар одоо харилцан мэдээлэл солилцоод явж байгаа. Одоо энэ талаар мэдээлэл бас бүрэн авагдана гэж ойлгож байна. Манайдаар ирж байгаа мэдээлэл бол бүрэн мэдээлэл биш шүү дээ. Манайдаар зөвхөн гомдол гаргачийн хүрээнд л бид нэр асуудлаа ярьж байгаа гэсэн үг. За. Болцноо. За. Юу